Энэ бол хатагтай Арвин Кериангаас ирсэн цэгц мэдээ байв. Тэш жаахан ихц гаргасан бөгөөд удахгүй зочлох боломжтой болно. Мессеж богино сайхан яг цагаа олсон сайн мэдээ байлаа. 5 өдрийн дараа авгаах байл бүх зүйл цэгцлэгдсэн гэж мэдээ илгээв. Дахин 2 өдрийн дараа явах өдөр ирлээ. Тэдний дайран өнгөрөх анхны газар Элен гэдэг юм. Хун тайж маш их баярлсандаа суугч чадахгүй байв. Элений муж бол хааны ордны хамгийн шилдэг зэвсэг үйлдвэрлэлийн газар юм. Тэнд өндөр чанартай материал нийлүүлдэг төмрийн урхай, түүнийг боловсруулдаг дахны холбоо байдаг. Хаан гэрт хүргэгддэг зэвсэг хуяг дуулахын тэн хагасаас илүү нь Эленээс ирдэг байв. Адренийн төвшин саяхан ихээхэн өссөн тул тэр шинэ илд хайхыг тэгчхийн аргагүй хүсэж байлаа. Эхлээд тэр хааны зэвсгийн санаас сайхан илд авахар төжөвлөж байсан. Харамсалтай нь тэр хааны тушаалаар хориглогдсон байв. Хун тайж хэрхэн авирлаж байсныг харах олзвол аавыгаа буруутгах аргагүй байв. Ядаж ордноос гадна зохистой зэвсэг олж авч чадна. Гайхмаар нь Анг энэ аяллыг маш ноцтой авч үзэж байв. Ингээд ойролцоогоор 20 орчим өдрийн аялал эхлэв. Нийслэлээс хэдэн хоногийн газар анхны буудал болох Элийн хотод хүрнэ. Дараа нь дахиад 2 хоног төмөр арслан цайз руу зорино. Одоогоор Адрийн 3 хоног тэргэнд сууж уйдгартайдаа дэндэж байна. Ажлаа хийхээ болчихсон Адиля эсрэг талд нь сууж байгаач тэрч бас хөвгчлээ биш. Цагийг дэмий өрхийн оронд манай зүрхээ шалгасан нь дээр байх. Луу алагч шүлгийг хэтрүүлж ашигласны улмаас сав нь одоо хоосон байна. Аажмаар дахин дүүргэж эхэлбэл аюулгүй байх. Тэрэгний хөдөлгөөн хүйтэн салхи баатруудын яриа зэргээс төрөх маань хэсгүүдийг тэр мэдэрч цуглуулв. Эцэст нь тэр хоосон манай зүрхээ дахин бүрдүүлж дүүргэж чадав. Гайхмаар нь шинээр би болсон манай зүрх нь өмнөхөөсөө хавьгүй том байлаа. Энэ бол илүү агуу хүслийн зөвхөн жижиг хэсэг юм. Энэ бол шүлгийг хүчээр ашигласны үр нөлөө. Түүний биеийн мах бод чанарын хувьд өөрчлөгдөж манай зүрх нь тэлж илүү их энерги хатгалах чадвартай болов. Ёр бусын аргаар тэр элдний мэрэгжлийн төвшөнд хүрч их сурвалжтайгаа холбоо сайжирч зарим их мэдийнхээ хязгаарлалт айлв. Түүний 3 дугаар нүд 3 дугаар чих мэдэгдэхүйц сайжрав. Ерөнхийдөө нэг л бясалгал түүнийг өөр төвшөнд гаргалаа. Хамгийн жижиг хөдөлгөөн бүртч тэр асар их өөрчлөлтийг мэдэрч байв. Тэр дахиад нэг алхам урагшилжээ. 3 хоногийн урт замын эцэст жуулчны бүлэг Элен хотод хурж ирэв. Хотын эзний хөвгүүд Эдхор, Торренс Эленэр хамгийн өвгөн хүн тайжийг хүндэтгэлтэйгээр угтаж өөрсдөө дагалдав. Урт аяллыг нь бодорцож Эдхор эхлээд бүгдийг өрөөндөө хүргэж өгье гэж санал болгов. Элений ордоор алхаж яваад Адрийн энэ нутгийг зэвсгийн үйлдвэрлэлийн төв гэж яагаад нэрлэдгийг ойлгов. Танхимууд бүх төрлийн зэвсгээр дүүрэн байлаа. Ойрхон харвал үзүрт тавьсан эрнүүд нь зөвхөн гоёмсог, бодит тулаанд хэрэггүй төмрийн хэсгүүд гэдгийг мэдэх байлаа. Анхны сэтгэлдээрээ Адрийн энд хайж байгаагаа олох эсэгтэй эргэлзэв. Тиймээс тэр нутагдах дахны эвлэл рүү аваачихыг хүсв. Эдхор баяртайгаар хүсэлтийг нь биелүүлв. Зандаа орон нутгийн эзэн хүн тайжид дарагчид бүгд ширүүн зөрөөд хүмүүс байдгийг анхааруулв. Ажилдаа бүрэн шимтэн орсон үедээ тэд эзэн ирсэн ч анзаардаггүй гэв. Эдхор зарим талаараа доромжилсан мэт санагдаж бооцсошгүй ч гэсэн орчуудын сүнсийг хүндэтгийг урьдчилан урт удаан тайлбарлав. Эд шид өрнөдөг өрөөнд орж ирэхэд зөөхний халуун чинэлэг байлаа. Агаар нь төмрийг хүчтэй зохих чимээгээр дүүрэн байв. Дөөл шуу гэж хийсвэр амьсгалж даагчид галба төмрийг төгс загцуулан ашиглаж байлаа. Энэ өрөөний урчуудын дунд онцгой цэвэрхэн нэг дуу хүн тайжийн ямсгаа боож орхив. Өрөөний голд хичээнгүйлэн илт хийж буй өвгөн Адренийн бүх анхаарлыг татав. Ямар нэг шалтгаанаар алхны химнэлт цохилт бүр Адренийг руханы анхны дурсамж руу дуудав. Аделя эзнийхээ хацрын хөлсийг арчиж хун тайжийг дурсамжийн зүуднээс сэрэв. Дахны бусад бүгд ажлаа зогсоож хун тайжид хүндэтгэлтэйгээр мэдчиж байхад өвгөн анхаарлаа алдалгүй үргэлжлүүлж байв. Эдхор өгтөх хэсгийг тэргүүлж буй хүнийг дахны эвлэлийн тэргүүн сагсан хэмээн танилцуулав. Адрийн энэ бүхэнд огт хайхрамжгүй ханджээ. Тэр зөвхөн өмнөө өрнөж буй мастер урлалыг ажиж харахыг л хүсэж байлаа. Сагсан хааны гэр бүлийн таашаалыг олохын тулд өвгөнд ажиллаа болиод хун тайжид хүндэтгэл үзүүлэхийг хашгирав. Адрийн тэр новшин амийг таглаж юнсүүд гэхээс нь зогсоох хэрэгтэй болов. Хоосон ширээнүүд болон бусад дарагчдын эвгүй харцаас харахад эвлэлийн тэргүүн хинч гуйгаагүй атал бүгдийг гаргачихсан бололтой байв. Хүндэтгэлийнхээ илэрхийлэл болгож тэр дагагчдыг ажилдаа буцаж орохыг гуйв. Бүгд эргэн байрандаа орсны дараа хун тайж бүр анхаарлаа төвлөрүүлэн ур чадварыг ажиглаж үргэлжлүүлв. Тэр зүгээр зогсоод цамцгүй өвгөн халуун ган дээр давтан алхаар цохихыг харж байв. Хун тайж энэ үйл явцад бүрмгсэн шимтэв. Тэр өнгөрсөн бүх жилүүдэд шатаж буй ертөнцийн голд байсан юм шиг санагдав. Ийм мэдрэмжийг тэр урд өмнө хизээч мэдэрч байгаагүй. Дахнаас гарсны дараа Эдхор өвгөн сүүлийн хагас жилийн турш
нэг л элдийг давтан хийж хайлуулж байсныг тайлбарлав. Түүний хийсэн элд бүр цог үнэт бүтээл гэдэг. Тэр Демиэл мастер урчин хэмээн нэрлэгддэггүй. Түүний бүтээл бүр чанараараа дутдаггүй ч бүгдийг адилхан хайлуулж байсан юм. Түүнчлэн сүүлийн 1 сарын турш өвгөн бараг унтдаггүй байв. Тэр өөрийгөө ажилдаа бүрэн зориулжээ. Насыг нь бодоход энэ нь бага зэрэг санаа зовоон байлаа. Элен хотод ирснээс хойш хэдэн хоногийн дараа хүн тайж дайхан дээрт очиж шөнө орой гардаг болов. Тэр зөвхөн чимээгүйхэн мастер урчны өдөр тутмын хатууд эхлэмийг ажиж байлаа. Хүн тайжийн ирэртээс үүссэн хурцдмал байдлын эсрэгээр тэр ямар ч асуудал үүсгээгүй. Түүний Элен хотод байх хугацаа эцэст нь сүүлчийн өдөртөө хүрв. Явх өдөр мастер урчин ердийнхөөс ч илүү хичээнгүйлэн ажиллаж байв. Хүн тайж эцсийн бүтээлийг харах хүртэл үлдэхийг хүсэж байсан ч энэ хэр удах нь мэдэгдэхгүй байлаа. Тэр гүн харамсалтайгаар л явах ёстой байв. Шийдвэрлэх ёстой асуудал маш олон байна. Явахын өмнөх орой Адрийн хүмүүстэй салах ёслолын найр бэлтгэхийг тушаав. Найрын дараа өглөө болмогцоо Игор түүний хаалга руу гүйж ирэв. Тэр мастер урчны элд дууснаа хашгиран сэтгэл хөдлөн мэдээж байв. Гайхширсан хүн тайж дархан руу гүйгээд сүрч авхлант зэгсэг барьсан өвгнийг харав. Тэр шинэ аюултай бүтээлийнхээ ирмэгийг зөөлнөр цэвэрлэж байв. Бүрэн цэвэр, хурц болмогц мастер урчин зэсгээ хүн тайжид дуртай явгав. Эрийг харж байхдаа Адрийн энэ мөчийг төгс илэрхийлэх үгсийг төсөөлж чадав. Энэ бол тэнгэрийн хаяанаас мандах наран мэт халагдсан, хааны час улаан хувцсны өнгөтэй бартал хүрсэн, нартай адилхах элд бөгөөд хаан төрчээ. Элдэнд нэр өгөх үед урчин дамранг хэмээх нэрийг санал болгов. Урчны хувьд энэ нь бүрээ гэсэн утгатай. Хүн тайжийн хувьд энэ нь өөр цайх цаг болно. Зэсгийг жинхэнэ эзэндээ өгмөгц ядаргаа өвгнийг хурдан барьж авав. Шалан дээр унахаас өмнө хүн тайж мастер урчныг барьж авав. Өвгөний биед сул судас мэдрэгдэхэд Адрийн Элен хотод дахиад нэг шөнийг өнгөрөхөөр шийдэв. Нас барах орондоо хөвтөж байхдаа өвгөн хүн тайж түүнийг ажиллахыг ажиж байсан мөчийг дурсав. Тэр анхны өдөр элд хувь тавилангаар удирдуулсан мэт түүний бодолд хэлбэрчиж эхэлсэн юм. Элд өөрөө төрөх өдрөө сонгосон. Урчин аль хэдийн нөгөө ертөнц рүү явж байгааг мэдсэн. Гүрүүхэн унаж байхаа шийдэж нууцаа хэлв. Гайхмаар нь өвгөн энэ илчлэлийг тайван хүлээж авав. Дайхан болон хуучин элд хоёр бие биенийхээ зүрхийг хамгийн сайн ойлгодог юм. Сүүлчийн хүсэлд болгож урчин чичрэх гараа сунгаж хийсэн сүүлчийн элдээ хэсэгхэн зуур барихыг хүсв. Бариулыг барьж байхдаа тэр элдийг эзнийхээ адил агуу байхыг ирөв. Адрийн тийм байх болно гэж амлаж өвгөн эцэст нь нас баржээ. Нар мандахад эдгэр сэтгэл сүнсээрээ хийсэн шинэ элд дамрангийг магтаалгахаар хүн тайжийн майхан руу гүйж ирэв. Тэр өвгний элдийг барихад тохиромжгүй хэмээн хүн тайжийг ягхаж оронд нь ид шидийн элд ашиглахыг санал болгов. Хамгийн дээд зэрэг биш ч эдгэрийн санал болгосон ид шидийн элд дунджаас дээгүүр чанартай байлаа. Эдгэрийн залмихийг олж харсан хүн тайж ичхүүргүүгээр ид шидийн элдийг авч дамрангоо өгөхөөс татгалзав. Буцаж татагдахгүй байхын тулд тэр Элений гэр бүлийн хаанд үнэнч байдлыг ашиглан Эгорт даралт учруулав. Заль царайлсан язгууртанд алдагдлаа залгиж тайван байхаас өөр аргагүй байлаа. Тэр гоёмсог ид шидийн элдээр хүн тайжийг татаж мастрын элдийг авахар төлөвлөж байсан ч эцэст нь хоёр үнэт зэвсгийг үн төлбөргүй өгчээ. Цаашид саадахгүйгээр жуулчны бүлэг хөдөлж эхлэв. Морт цэргүүд бүтэн хурдаар урагшилж тэрэг болон явган цэргүүд жигт хурдаар дагав. Саацнаа нөхөхийн тулд тэд яарах ёстой байв. Тэрэг рүүгээ явахдаа хүн тайж бээл авахтайгаа таарав. Бээл өөр ажилтай завгүй байсан учраас Элен хотод байх хугацаанд тэд бараг уулзаагүй юм. Одооноос эхлэн шөнө болохоос өмнө төмөр арслан цайзад хүрэхээр хурдтай явна. Хачирхалтай нь хүн тайж морь унаж чаддаггүй байлаа. Тэр хэдэн жил үнэхээр л элд байсан юм чинь морь унахыг яаж мэдэх билээ? Төмөр арслан цайз руу явах зам эмх замбраагүй байлаа. Тэр сурах хэрэгтэй болов. Замд явахдаа ихэд буйлжиж, морь галзуурч мушгирсан, зайлсхийж болох зурчлууд их гарсан. Анх төлөвлөсөн хагас өдрийн зам биш ч тэд бараг бүтэн өдөр морилж зорьсон газраа хүрчээ. Волродын овхийн төмөр арслангуудын нэр хүнд Йомбергерийн язгууртан залхамжлагчийг угтахаар зохион байгуулсан хүлээн авалтад тод илэрчээ. Энэ арслангууд төсөөлж байснаас хавьгүй сэргэлэн байлаа. Шалтгаан нь ойлгомжтой байв. Эдгээр залуус өөрсдийн бурхан бүсгүйг новш хүн тайж булаачгсан дургуутсаж арслангуудыг өдөөж тоглоо гэж бодсон бололтой. Адрийн итгэлтэйгээр арвин руу алхлаа. Нүүр тулмагц, нэр төртэй баатар өвдгөөс өгдөж эзэндээ хамгийн хүндэтгэлтэй мэдчилгээг өргөв. Төмөр арслангууд тэр даруй ууган хүн тайж руу дайрах шахсан. Тэдний хариу үйлдэл маш хурдан байсан ч Аделия бээгийгч бас тийм байлаа. Аделия энэ мөчөд дайсагналдаа автчихвол энэ муу хэрэг болно. Хүн тайж түүнийг буцалж буй аллахын уур хилэнгээс нь сэрэх ёстой байв. Түүний захирагдах чанарыг тасралтгүй хөгжүүлж ирсэн нь азар тохиров. Тэрээр арвин руу эргэж
өргөст сарнайг өөр газар дагуулан явхаар өрөв. Тэдний хараахан хуваалцаагүй олон түүх байгаа. Түүний ард байгаа арслангууд ч хамт явбал дээр байх. Хүн тайж ирмэгцээ хамгийн түрүүнд сургалтын талбай руу зорилоо. Хаант улсын шилдэг гэгддэг төмөр арслангуудыг ажиллаж байхыг үзхийг тэр ихэд хүсэж байлаа. Адрын зөрөгтэй хинч бай, тулаанд гарч ирээрэй гэж нээлттэй сорилт тавьсан. Гэвч ууган хүн тайж гэдэг статус нь бага зэрэг дарамт болж байв. Тиймээс тэр Леонбергерийн нэрийн өмнөөс өнөөдрийн ямар ч тулааны үр дүнд хэнийг ч буруутгахгүй гэдгээ тангараглав. Ээлдгээр урьж ажилласангүй тул тэр арслангуудыг өдөөж эхлэв. Хинч түүнтэй сэлэм ноцолдохгүй бол дэлхийд алдартай нэр хүнд нь худал юм биш үү? Доромжлолыг цаашаа цэвчиж чадалгүй Денант овгийн дээг тулаанд гарч ирэв. Тэрээр өөрийгөө төмөр арслангуудын сэлмийг төлөөлөхөд огт хүрэлцэхгүй ч толгот бэлэн гив. Хүн тайж зүгээр л хэн нэгэн уруу татагдсанд баярлав. Дээ санаачлаг авахар шийдэж модон сэлмээс суглан дайрлаа. Адрын ихний цохилтыг аян мэд хариу цохилтоор огтож дээлийн биеийг дотроос нь нэгдэв. Улаан толгой нь сургалтын талбайн шаварлаг шалан дээгүр гусав. Нэг унав. Цаашид олон нь үлдэж байна. Хүн тайж баатруудыг игнэж түүнтэй тулалцахыг уриалав. Дараагийн тохирол бол шинэ эсэргч дээлийн оронд 3 дугаар курсын Пол Рот байв. Таамагласанчлан хөөхд царайтай баатар тэмцэлгүйгээр цохигджээ. 5 дугаар курсын дадал хожигч Харли өөртөө итгэлтэй байлаа. Гэвч бас л дийлдэв. Жүдэд ч мөн адил дайрсан бөгөөд хүн тайж түүнд ч ижил хариулт өгчээ. Бардам төмөр арслангуудын илгээсэн хүн бүр гайхалтайгаар ялагдав. Энэ занжилд хагас өдрийн турш үргэлжлэв. Адрын нэг ч зураас авалгүй байлаа. Дадлагч эгчтэйг цэвэрлсэний дараа хүн тайж шөнийн одонгийн жинхэнэ гишүүдтэй ч зохилдохыг хүслээ. Улам хямрал үүсгэхийн тулд тэр арвин түүнтэй хамт буцахаар чангаар зарлав. Өргөст санаа эргэлзэлгүйгээр эзнийхээ хүслийг зөвшөөрөв. Энэ энгийн зайл төмөр арслангуудын жинхэнэ гишүүдийн нэгийг босгож үг хэлүүлв. Баатар хүн тайжийн мөрийг тавих дуртайг сонссон тул уур амьсгал сэргээхийн тулд жижиг мөрийг санал болгов. Баатар тэнэглэлээрээ өөрийгөө ичээхээс өмнө адрын тодорхой хэлж арвин тэнцээний шагнал биш гэдгийг тунхаглав. Оронд нь өөр зүйл мөрийцхэн дээр гив. Тэрээр элэгдсэн сургалтын сэлмийг хаяад жинхэнэ сэлэм авахаар Карлаас гуйв. Ууган хүн тайж шидэт сэлмээс сугалж тулааны эрсдэлд тавив. Нүд саятай хинч энэ шидэт сэлэм үнэлж башгүй эрдэн гэдгийг харж чадна. Энэ зохицуулалтад тавгуудсан арвин өөрийгөө шагнал болгохыг хичээв. Гэвч тэр энгийн сэлмээс 1000 дахин үнэтэй. Ирээдүйн сэлмийн мастрын үн цэнийг хайлуулсан ганцтай харьцуулшгүй юм. Фаренхайт овгийн данхан соригтыг хүлээн авав. Тэрээр төмөр арслангийн жинхэнэ баатрын хувьд 3 дахь гинжийг эвдэх төхөж байв. Тэр үндсэндээ хос гинжтэй байлаа. Түүний сэлэм бол уран дахин хийсэн 17 дахь хэр юм. Шудраг байлгахын тулд тэр ч бас энэ эрдэн зэвсгээ ганцаарчилсан тулаанд мөрийцөхөд бэлэн байв. Энэ тулааныг арай ноцтой авч үтсэн хүн тайж үндсэн зэвсгээ ашиглахаар шийдэв. Түүний гарт байгаа нь мастрын 100 дахь бөгөөд сүүлийн бүтээл бөгөөд хэдхэн хоноогийн өмнө дуусчээ. Данхам гинжээ дайчлав. Хүн тайжийн явж буй сэлмийн замтай санал нийлэхгүй ч тэнд хүрэхийн тулд гаргасан хичээ зүтгэл нь илт байв. Үүнд хүндэтгэл үзөөж данхам энэ тулаанд бүх чадлаараа зүтгэхээ тангараглав. Адрын хүмүүс түүний зан чанарыг буруу зам гэж жижигхэн үзэхэд хизээч дасахгүй. Түүнд чиглэсэн хүндэтгэл нь чинээлэг зүтгэсэн хүмүүстэй харьяалагдах ёстойг тэр ойлгосон. Хүн тайж сургалтад буй баатар Аделиад юу болохыг нягт ажиглахыг гуйв. Энэ зам бол тэд хоёрын хамт явах зам юм. Эзнийхээ ааштай нийцэж Аделиа санамсаргүйгээр арт нь давтамжаа тааруулав. Заавал л гэвэл тэр хүн тайжийн хүссэн бүхнийг хийхэд бэлэн байв. Хүн тайж төмөр арслангуудын өмнө сайрхаж байх зуур авгах Бэйлийн овгийн Лорд Йорктой ус төрийн тодруулга хийж байлаа. Лорд Йоркийн хийснээр төмөр арслангийн цайзад сүүлийн үед 5 хүн тайжийн дөрөв зочилжээ. 4 дахь хүн тайж хаан ширээнд оролцохгүй гэдгээ хэдийн илэрхийлсэн. Харин 3 ба 5 дахь хүн тайж ууган хүн тайж хоригдож байх үед цайзад зочилжээ. Адрын эрхийн өмнөхөн 2 дугаар хүн тайж очиж байсан. Хүн тайжийн нэр хэдий муу байсан ч түүнийг хаант улсын хууль ёсны залгамжлагч гэдгийг үгүйсгэх аргагүй. Үүнийг хүлээн зөвшөөрсөн нь Лорд Оркт тааламжгүй мэдрэмж төрүүлв. Тэрээр хаан ширээний уралдааны дороотолд Бэйлийг хэсэгчтэн буруутгаж байв. 3 дугаар легионы командлагчийн хувьд Бэйл Валерхарт ууган хүн тайжийг дэмжиж ядаж баг зэрэг сахилан сургах ёстой байсан. Тэгсэн бол улс төрийн хувьд тусгаарлагдсан новш болохгүй байх байсан байх. Олон жил энэ хариуцлагаас зайлсхийсний эцэст тэр одоо хүн тайжийн асран хамгаалагч мэт үйлдэж эхлэв. Бэйл Оркийг няцааж чадсангүй. Тэр олон жилийн турш ач хүүгээ тодорхой холдуулж байсан. Тэр таргалсан ногшийг мэрэгэн
цэрэгэн захирагчаас хамгийн хол зүйл гэж дүгнэж байсан. Тэр дарлагч болохоос өөр аргагүй хүн байлаа. Нэгэн өдөр тэр хөвгүүнийг хорт ундаансах дурсныг олж хүн тайжийг зохих ёсоор зэмлэв. Адрын түүн рүү уур хилэнгээ дүүрэн харцаар харав. Хөвгүүн авга ах руугаа сэлмээр дайрах зэрэгтэй байлаа. Тэр найдваргүй харгас байлаа. Бээг цөхрөнгөө барж хойд зүг буцахад тэр нов шач хүн хорт дарс илгээж үүнийг бэлэг гэж нэрсэн захидал ичгүүргүйгээр хавсаргажээ. Уурандаа Бээл бүх шилийг уусан бөгөөд тэр хямд хоргийг мангаараа уурлан шатав. Тэр новш хор бийд нь хайлах явцад тэрээр цусан холбооныхоо сүүлчийн үлдэгжийг хамт шатаажээ. Хойг тавилангийн гинтийн эргэлтээр найдваргүй харгас эрс өөрчлөлтөд орсон. Тэр галзуу мэд хатуу сургуулилтыг төвчөж өдөр ирэх тусам асар хурдтай хөгжөв. Лорд Йорк Бээлийн будалянтай байр суурины талаар гомдлоо. Ердөө хэдэн сарын өмнө тэр ууган хүн тайж хизээж хаан ширээнд суух ёсгүй гэж номлож байсан. Одоогийн Бээл балархард энэ хүүхэд өнгөрсний ялгаагүй огт өөр хүн болсон гэдэгт үнэхээр итгэдэг. Тэр лорд Йоркийг хөвгүнд боломж олгохыг уриалав. Ядаж л түүнийг өрсөлдөгчдтэйгээ ижил эхлэлийн шугам дээр зогсоохыг зөвшөөрөөж Бээл толгоогоо давхиж Йоркоос нээлттэй сэтгэлээр хандахыг гуйв. Төмөр арслангуудын лорд энэ хачирхалтай сэтгэлийн өөрчлөлтийг яаж ойлгохоо мэдэхгүй болжээ. Бээл эсвэл ууган хүн тайж хоёрын аль нэг нь өөрчлөгдсөнийг тэр мэдэрч байлаа. Йорк мөнгөн арслан химээх хүнээс толгоогоо өргөхийг ээлдгээр гуйж байтал Баатар нь ууган хүн тайжтай холбоотой яаралтай мэдээ авчран өрөөнд оров. Бээл Йорк хоёр хурдан алхаж сургалтын талбай руу зорилоо. Тэр Бээлд Баатар данхам нь тулааны хязгаарыг мэддэг тул ноцтой юм болохгүй гэж итгүүлв. Тэр өөрийн хүмүүс жинхэнэ сэлмийн тулаанд ч гэсэн хааны цусыг цохих тэнэгжил гаргахгүй гэдэгт итгэдэг. Бээл эхнээсээ айж төгссөнгүй. Хүн тайжийн төлөө биш. Орк өөрийн баатруудынхаа төлөө санаа зовох ёстой. Лорд Йорк өөр хэн нэгэнтэй ярьж байгаа юм шиг санагдав. Бээл тэднийг ирснээс хойш янз бүрийн хачирхалтай юм ярьж байлаа. Тэд сургалтын талбайд орж ирмэгц төмөр арслангийн хуйг өмссөн ир тэдний өмнө хүчтэйгээр найдваргүй хөмрөв. Баатарт анхам эрдэнэ сэлмээ барьсан хിവэрээ ухаангүй унав. Шүүгч данхам тулаанд оролцох чадваргүй болсныг зарлав. Ууган хүн тайж дахин ялж бусад баатрууд баярлав. Лорд Йорк Бээлийн бүрэн будалянтаж байх зуур Бээл ажиж харав. Адрын Леонор амны булангаас цусаа арчигтай хүчрхэг мананд бүрхэгдэн зогсож байв. Нүдэндээ догтлол бэлхэж зориг гаргаж ирэх хэн боловч дахин үргэлдэж үзхийг санал болгов. Данхмыг ялах амаргүй болов. Нагц ах нь жинхэнэ шалгалт хоёр дахь гинжин дор эхэлдэг гэж үргэлж хэлдэг байсан. Манай зүрхнийхээ хувьд тэрбээр хоёр гинжтэй ямар ч чадварлаг Баатарт ялагдах ёстой байв. Данхамтай тулалцсны дараа нагац ах худлаа хилээгүйг ойлгов. Одоогийн тулааны шүлэг хангалтгүй байгааг тэр хурдан анзаарав. Жинхэнэ луугийн шүлэг нөөцөд байсан ч энгийн Баатрын эсрэг хэрэглэх нь мунхаг хэрэг байв. Сандрахын оронд тэр дасан зогцов. Данхам тогтцоход эхлээд тэр өндөр төвлөрлийн чадвараа идэвхжүүлв. Эргэн тойрны чимээ гинэд алга болж манай зүрхэндээ анхаарлаа хандуулж чадав. Данхам хүчтэй тулалдав. Тэр эхнээсээ гоёмсог эрийг савлан довтлов. Өндөр төвлөрлийн нөлөөгөөр Адрын бие өөрийн шиг мэдрэхээ болсныг анзаарав. Тэр нүдэндээ манас шингээж хараагаа сайжруулав. Хүн тайж хуучин өндөр төвлөрлийг нээсэн үеийн мэдрэмжээ дахин мэдрхийг чармайв. Эцэст нь данхан ойртож ирэхэд цаг зогссон мэт бүх юм удашрав. Түүний бие сургуулилтын мэдрэмжийг мартаагүй байсан бөгөөд хатуу ширүүнээ харуулв. Хурдан цохилт хоёр гинжтэй Баатрыг давж данхмыг нисгэн шорон дээгүр чирч унгав. Тэр урсгал төлөвт орсноо мэдрээд асар их баяр хөөрөнд автав. Дахин өрсөлдөгч хайхад шаргал үстэй Баатар оролцов. Энэ удаад Адрын хоёр гинжтэй Баатрын давталгааг илүү амархан барив. Эхний цохилтыг хаасны дараа тэр давангааллаа дараагийн дайралтаа ашиглав. Шаргал Баатар хэтэрхий удаан байж эвгүй өнцгөөс хамгаалахаас өөр аргагүй болов. Адрын биеэрээ ман урсгаж эртэйгээ бүжигсэн Шаргал Баатрыг бут нэргэв. Тэр хоёр ялалтаар зогсоогүй. Анхны хүн тайж төмөр арслангийн баатруудыг нэг нэгээр нь дууцаар байв. Тулалдах тусам түүний цохилт хурц бөгөөд хурдан болж байв. Энэ цуврал тулаанууд түүнийг хязгаараа хүртэл түлхэв. Хамгийн чухал нь энэ нь түүнийг жаргалтай болгов. Нар жаргах үед анхны хүн тайж язагдсан ухаангүй баатруудын дунд ганцаараа бүрэн ядарсан зогсож байв. Элднээ атгаж байх хүчж арай гэж хурж байв. Гайхамшигтай захын баатрууд түүний гайхалтай үзүүлбэрт улайран баясаж байв. Хамтрагчд нь нэг нэгээр нь ялагдахад ч тэд алга ташин баясав. Адрины дараас нь 5 ялалт хуун тайжийг харах тэдний хандлагыг бүрмөсөн өөрчлөв. Тэр ухамсаргүйгээр тулааны шүлгээ уншив. 100 тулаанд 1000 давлгааг твцсэн. Илүү авгаа давлгааны өмнө тэр эрс тис зогсно. Шүлэгт нь шин бадаг нэмэгдэв. Одоо ч тэр гартаа илттэйгээ босно. Шүлэг
боловсронгуй бож гайхамшигт зэрэгт хүртэл дэвшив. Зэрэг ахихийн хэрээр шүлэг өөрчлөлтөд орсоо. Тулааны шүлэг идүгээ дөөлийн шүлэг гэж нэрлэгдэх болов. Бүх хүчээ шавхсан ч тэр эцэст нь чадав. Тулалдаан зэрэг ахих адреналин намжихад адрины ядаргаа эцэст нь түүнийг гүйцэв. Элдээс суллан өвтгс өгтөхөд Төмөр Арслангийн баатрууд санаа зовсон түүн рүү гүйж очив. Нэгэн элит баатар Хун тайжийн гайхалтай чадвар хүчийг хүлээн зөвшөөрч хүндэтгэл үзүүлв. Бусад баатрууд ч дагаад урамтай алга ташив. Тэд түүний илд тулааны сэтгэлийг хүндэтгэж ялалтад нь мэдчилв. Өндөр төвлөрөл унтарсны дараа адрын Төмөр Арслангийн хандлагын өөрчлөлтийг эцэст нь харав. Хэдхэн цагийн өмнө тэд бүгд түүнийг уурч хаяхыг хүсэж байсан. Захаас ажиглаж байсан Лорд Йорк Вэйлийн хүмүүсээ энгийн зантай гэж тайлбарлав. Элд алдар нэрээс илүү тэднийг догтлуулах юм байхгүй. Хун тайжийн ичрлээс харахад тэр илүү их дургуутслыг хүлээж байсан бололтой. Эдгээр баатрууд ич хөөртэй ялалтаас нэр төртэй ялагдал илүү үнэтэй гэж итгэдэг. Хоёр тал бүх хүчээрээ тулалдвал ялагдах нь тийм ч чухал биш. Баатрууд данхам жаахан өө хилэнтэй байж магадгүй гэж хошигнов. Тэр эцэст нь эрхэм зэвсгээ Хун тайжид өгөх ёстой болсон. Тэр залуу амглоо хэдийн болох байсан бол гэж бүгд хүсч байв. Хуучин ертөнцөөс мэддэг байсан бүх зүйл нь мартагдаж хаягдсан гэж адрын бодож байсан. Ядаж нэг зүйл өөрчлөгдөөг харах нь тайвшрал өгч байв. Ялалт эсвэл ялагдлаас үл хамааран жинхэнэ дайчид хүчрхийг хүндэлдэг. Маргааш нь адрины найз нөхөд аяллаа үргэлжлүүлэхээр Виллан эзэн тусцын гадна цуглав. Тэр Лорд Йорк болон түүний Төмөр Арслангийн баатруудтай салах ёс гүйцэтгэв. Энэ удаад графын сайхан хүсэл нь илүү чин сэтгэлээс гарч байв. Морь өнөхийнхаа өмнө адрын язгууртанд хэлэх гэж байсан зүйлээ санав. Тэр энэ айлчлалын талаар мэдээлэл түгээх нь Хун тайжид их тус боловч Төмөр Арслангийн цайзын зортоос бүгдийг нууц байлгахыг хүсв. Адрины шалтгаан маш энгийн байв. Тэр зүгээр л зовоомтгой ахтайгаа жаахан наадах хүсэлтэй байв. Цуваанаар жаргах хүртэл замаа үргэлжлүүлв. Тэд шөнийн буудал барихаар шийдэж шаардлагатай хангамжаа буулгав. Карл орчинд аюулгүй байгааг шалгахаар талбайг тагнахыг зөвшөөрөлгүй. Адрины ард Арвин Керан санаа зовсон харагдаж байв. Гэвч тэр түүний тухай тийм ч их санаа зовсонгүй. Тэр удахгүй дасах байх. Ядаргааны давлгаа биеийг нь дарахад Хун тайж жаахан амархаар хувийн майхандаа орлоо. Орж очмогцоо Аделиягийн онгон цэвэрлэгээний чадвараар шаардаж алдаагүй өрөөнд гайхшив. Тэр оргилд хүрэх боломжтой элдний суутан гэдгийг тэмдэглэв. Гэсэн ч тэр гэрийн үйлчлэгч мэд зан гаргасаар байв. Мөрөө унжуулан зөөлөн оруугаа явлаа. Аделия өөрөө зүйл буруу хийсэн байх, эцдээ таалагдахгүй зүйл болсон байх гэж санаа зов. Хун тайж бүх юм зүгээр гэдгийг баталж гайхахыг зөвшөөрөв. Өнөөдрийн аяллаа турш тэр Төмөр Арслангийн баатрууд яагаад боцсноосоо ийм өөр байсныг бодхоо болоогүй. Тэр бүгд дээш шүүлтийн эрхээ ашиглаж ихэнх туйлын баатрын элдний авьяас нь үе зэргээс дээшгүй болохыг олж мэдэв. Хуучин цагт бүхэл насаараа чармайсан ч тэд дунд шатны элдний мэргэжилтний төвшөнд арай гэж хүрдэг байв. Тэд дэмий өөхөх бооны тижэл болон унах хувь тавилантай байв. Гэтэл эдгээр баатрууд 20-30 настайдаа элдний мэргэжилтэнтэй тэнцэх төвшөнд хүрчихсэн байв. Хэд хүмүүсийн дээд хязгаар харьцуулшгүй унсан ч энгийн хүмүүсийн ур чадвар үлэмж өссөн. Авиасын дээд хязгаар буурсан ч доод хязгаар нэмэгдсэн байв. Энэ үзэгдэл тэдний хөгжүүлсэн мана гинжнээс болсон байх. Өмнө нь нагаз ах бэлэн давшгүй төвшөнд хүрэх авьяастай байсан ч түүний жинхэнэ чадварыг орчин үеийн аргаар хязгаарлаж хайсан байв. Одоогийн эрийн үе бол гайхамшигт байдлаас цаашид кармыг хуримтлуулах нь ховор бараг байхгүй эрийн юм. Эцэст нь цагийн урсгал хүчийг мөхөхөд хүргэсэн. Үнэн дээр адрын одоогийн эрийн үе яагаад ийм байдалд хүрсэн тухай юу ч мэдэхгүй байв. Тэр одоогийн ертөнцийн тухай эхнээс нь сурч эхлэх хэрэгтэй болно. Хин нэгэн майхных нь хаалгаар орж ирээд сайн сэтгэлгээгээ хадгалахыг зөвлөв. Энэ нь нагаз ах бэл байв. Тэр Хун тайжтай ярихдаа унг аясаа бүрмсэн өөрчилсөн байв. Одоо тэр мөрөөдлөө биелүүлэхэд нь урам зориг өгч байв. Адрийн энэ өвгөн ямар мөрөөдлийн тухай ярьж байгааг ч мэдэхгүй байв. Бэл нэмж хэлэхдээ тэр Төмөр Арслангийн зүрхийг аль хэдийн эзэлсэн тул тэдний дэмжлэгийг бараг л баталгаажуулсан гэв. Өөр ямар ч Хун тайж байсан бол туршлагатай баатруудтай ойртоход бэрхшээлтэй байх байв. Тиймээс нагаз ах нь сүүлийн айчлалыг маш уур чадвартай улс төрийн алхам, маш ухаалагч шийдвэр гэж үзв. Адрын өвгөний юу хийхийг оролдож байгааг эцэст нь ойлгов. Тэр үүнийг урдаас төлөвлөсөнгөө гэж үгүйсэхийг оролцсон ч нагаз ах нь сэдвээ өөрчилж Хун тайжид тэдний бооцоог сануулв. Адрын бооцоог 3 дугаар Хун тайжийг
баатрыг ялах явдал гэж ойлгосон ч энэ нь одоо болтол хийгдээгүй байв. Гэвч нөхцөлд тэр зүгээр л хоёр гинжтэй баатрыг ялах ёстой гэж тодорхой заасан байв. Бодит байдал дээр хүн тайж бооцоог аль хэдийн хоцсон байв. Бэл бол өвгөндөө хүрдэг хүн. Тэр тухайн үедээ өгсөн амлалтаа биелүүлэхээр Адрины майханд ирсэн байв. Тэр цээжээ дэлдэн нэр Цолоо хэлв. Хаант улсын граф 3 дугаар легионы командлагч Бэл Валерхард хаант улсын анхны хүн тайж Адрин Леонбергерийг албан ёсоор дэмжихээ тангарлав. Байдал хурдан хяналтаас гарч байв. Адринд энэ ноцтой тангараг огт таалагдсангүй. Наг зах нь өдөөн урамшуулсан эрхий хурууга өргөв. Энэ өвгөн түүнийг хаан болгохыг оролдож байв. Бэлийн зөрөгтэй мэдэгдэл үнэхээр цочмог мэдээ болов. Тэд гэртээ буцаж ирэхэд Адриныг баяр хүргэлт бүрхөв. Түүний хүслээс үл хамааран бүх дагалдагчид нь ялалтыг нь тэмдэглэв. Хууль ёсны хаан ширээний залхамжлагчаар нэр дэвшив. Шинээр томилогдсон хааны рицээр цэргүүд түүний байшинд илгээгдэж шуугян тарьжээ. Ордноос шинэ үйлчлэгч зарц нар агчирч гэрийн ажилчдын тоог нэмжээ. Гинэд Адрин энэ бүх утгагүй хэрэг явдлын төвд оров. Тэгчээр алдаж шинэ ажилчдыг бүгдийг нь буцаахыг Карлст тушаав. Тэд зүгээр л түүнийг сатааруулж байна гэв. Карл уучлалтгүй. Тэд хааны зарлагаар илгээгдсэн юм. Буцаж яв гэсэн ч тэд сонсохгүй гэв. Адрин буулт хийж нүднээс алга бол байлгахыг зөвшөөрөв. Тэр гэртээ болж буй эмх замбраагүй байдлыг огт таашаадаггүй. Дуулах зэгсэгт рицернуудаас амар тайван байх цорын ганц өрөө нь ажлын өрөө байв. Нийслэлээс алс холын аяллаас амарна гэж бодож байтал дүүн тайван байдлыг нь нэгдэв. Дүүн уур хилэнгээ дарч чадалгүй. Чичирсээр ажлын өрөөнд орж ирэв. 3 дугаар хүн тайж Жилиан Лимбергер өөр бухимдлаа бараг нуусангүй. Ах нь нууцаар граф Валерхартаас илд сурч хаан ширээг булаах ахуй зорилготойгоо ичилсэнд нь зарнав. Үйл явдал улам эрчимжиж эгзэгтэй мөч баштаж байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлт хийн. Энэ манхвагийн бүх анги манай вебсайт дээр байгаа. Нэг дор бүрэн үзэхийг хүсвэл тайлбар хэсэгт байгаа холбоос руу орж үзээрэй.